Сайн байцгаана үзэгчдээ. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрч байна. Төмөн минь мөхийг чи үзэхгүй. Үнэн минь алдархийг чи үзэхгүй. Үлгэр минь дуусхийг чи үзэхгүй. Төрөл минь тасрахыг чи үзэхгүй. Соён минь өдгөрхийг чи үзэхгүй. Соёл минь солигдохыг чи үзэхгүй. Олон минь зовхыг чи үзэхгүй. Цус цэвэр, нэр цэвэр. Энэ дугаарт бид манай нэвтрүүлгийнхэн Монгол ирчүүд яагаад цөөрөд байгаа? Ирчүүд маань яагаад эмэгтэйлэг болоод байна? Ялангуяа 30-аас доош насныхан маань оруулаа өнгөлөх, нүрээ будах, тархиа өмсөх гэдэг хүүхнүүдийн маань хувцсыг будыг булаацалдаг болсон. Тэгээ яг ийм цаг үед бид ЦЭПУ эмнэлгийн ихэмж Ариун Баяртайгаа та бүхнийг уулзуулахаар ураад байна. За сайн байна Ариун Баяр. За сайн байна. Тавлаг. Тавлаг. Нэг юм аюул санаа нийлсэн юу юм гэхээр шинжлэх ухаан ярьж байгаа надад маш их таалагдсан. Би өөрөө шинжлэх ухааныг шүтдэг. Шинжлэх ухаанд итгэдэг. Бас бурхны гүн ухаанд итгэв. Тэгээд яг ингээд шинжлэх ухаан ярьдаг хүн Монголд маш цөөхөн. Ерөөсөө манайхан ч мэдэхгүй юм байхгүй шүү дээ. Нэг нөхөр би дээр нэг лаваар хэлжсэн. Би хүүхэд байхыг мэдхий. Тэр сурлага номонд дооч тийм сайн байгаагүй. Нэг айхтар ном уншдаг нөхөр ингээд фейсээс хараалахтал тэнд мэдэхгүй юм алга. Ерөөсөө ангаахыг шүүмжлээл, батлан хамгаалахыг шүүмжлээл, шинжлэх ухаанаас салбараад шүүмжлээл, соёл урлагаа шүүмжлээл. Тэгэл тэрийг дагаал, тэрний ярианд итгээл. Нэг фэйсбүүкээс олж авсан нэг жоохон мэдээлэл мэдлэг гэж яриад бодоол. Ийм болчиход. Тэгээ энэ дээр нэг яар гарсан ч гэсэн фэйсбүүк дээр нэг муухай ярны зураг тавиал. Энийг яах вэ? Манай хүүхд төр ийм гарчлаа гэхээр доор нь түмэн хүн ингэдэг гэл амар дураараа ийм байгаад байгаа юм л да. Тэгэхээр би ингээ шинжлэх ухаан ярьдаг. Ялангуяа эрэгтэйчүүдийн юмчтэй. Би энэ ирчүүдийн талаар ярих гэж өөрөөч өрсөн. За манай нэвтрүүлгийн нэр ер нь өөр чи яаж бууж юу санагдаж байна? Тийм. Ер нь бол ингээд танаа нэвтрүүлгийн нэрэн дээр цус цэвэр нэр цэвэр гэдэг байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр чин энэ нь хурц ус нөгөө манай эмнэлэгтэй бас их холбоотой асуудал гэдэг. За ямар ч байсан цус чин цэвэр юм уу? За тэгэхээр энэ байна л да. Манай энэ эмнэлгийн нэр маань бол ЦЭПУ гэдэг. Хүмүүс энийг бол хурц манай хятаднэр гэж ойлгоод байдаг. ЦЭПУ тийм. Энэ л хурц нөгөө манай аавын өгсөн нэр байгаа. Өөрхөн компани тийм нэр өгсөн. Тэгээ хөр хэсэг л очилт компани болохгүй янз бүрийн нэр өгсөн чинь нөгөөд нь болохгүй юм шиг байна. Тэгээ сүүлдээ тэр нэг олол тэр нэр өгсөн. Тэгээ тэрэнд даарцсан. За тэр нь өөрөө болохоор аав маань Цэдиш гэдэг. Цэдишин цэгийг нь аваад. Тийм Цэдишин цэгийг нь аваад аав маань нөгөө хүний гавьт юмч. За Пүүн болохоор ч Пүрвсэр гэдэг манай ээж нэр байгаа. Нэгс нь нөгөө Ромео Жулиет гэдэг шиг. ЦЭПУ гэдэг. Ихнэр нөхөр хоёрын үе нь шүү. Компани нэр нь бол C&P байхгүй юу? C&P компани. Тэгээ сүүлдээ нөгөө явцдаа энэ эмнэлгийнхэн нэрэн дээр энд нь алга болцсон. Тэгээ тэр нь зүгээр зураас болоод ЦЭПУ болоо явцсан яаж. Тэгээ ерөөхдөө бол Цэдиш Пүрвсэр гэсэн л хоёр нэрнээ товчлоод байна. Нөгөө маач нэг Монцамэ гэх нэг товчлог шүү дээ. Тэр шиг ингээд товчлоо явцсан нэр. Улс маань хүртэл БНБХ гэдэг байсан мэт тий. Тэгээд ерөөхдөө бол энэ манай эмнэлэг болохоор нөгөө 96 онд байгуулагдсан. Тэгээ нөгөө ирчүүдтэй зориулсан ирчүүд эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг. Тэгээ манай Монгол улсад хамгийн ууган эмнэлэг. Хэдэн мянган ирчүүд байгаа эмнэлж байгаа. Тэгээд цус цэврүү гэхэр чи аа маань ер нь бол дорндын бариад л та. Зөв. Тэгээ манай аавынхан бүгдээр дорндынхан бүгдээр бариад дууд. Агуу хороо. Агих. Агын бариад. Агын бариад. Ээж маань болохоор ч нөгөө юу нөгөө хөрөн мөрний ламсран байгаа шүү дээ. Нөгөө чээл ламсрангаа том охин. Тийм үү. Хүү чи өстой мундаг хүний зээ юм биш үү? Юу чээл хамсрангуй чи хөрөн мөрний харигдлаараа төрийн шагнал авч ирсэн. Төрийн шагнал бүтээл шүү дээ, тийм үү? Тэгээ манай Монгол өстой жинхэнэ алтан үеийн яруу найрагч. Тэгэхээр чиний цуснд бол бас урлагийн цус явж л байгаа юм байна. Утга зохиолын цус те
Шүлэг мүлэг бичгээр санагдах уу? байхгүй шүү дээ. Бүр таагүй. Тэгвэл ээжийн талаас хойш аавын тал руугаа явцсан хүн биш шүү дээ. Аав чи хүний гавьяа дэмж те. За аль аймгийн хүн бэ ээж чинь. Ерөнхийдөө нөгөө юу гэж явдаг юм. Нөгөө аав өө болох ч нөгөө баян өнгөрөх. Өө баяа. Тийм. Бүүн цагаан нууран дээр гэсэн ингээл. Тэгэл нөгөө эми болох ч төв аймгийнх гэдэг. Төв аймгийнх л да. Тэгээд би өөрөөс чинь нэг юм асуух гэсэн. Би нэг юм уншижсэн. Энэ Монгол улсын одоо хэмжээнд 25-аас доош насныхын чөлөө нэг вакцин хийсэн дээ. 30-аас доош насныхан билүү. Тэрний дараах нэг шинжилгээ авсан шиг байна. Тэгэхэд 25-аас доош насны залуучуудын одоо бараг 70-80-аас дээш хувь нь эмэгтэй гормон давмгайлсан ийм хариу гарсан гэсэн сураг сонсоод би бол хэрт хийсэн. Юу вэ? Чи Монгол улсад ч бүр үндэсний аюулгүй хэмжээнд энэ асуудал очсон. Яагаад энэ хүмүүс анзаардаг юм бол гэж дотроо бодсон. Энэ талаар тэгээ ярих гэж өөрөө чинь дуудсан. Яагаад гэвэл өөрт чинь өргөсөн тангараг бай. Тийм биз? Ийм ч хүн тангарахтай тий. Надад бол бас өргөсөн тангараг байна. Тэгэхээр одоо хоёулаа энэ тухай ярмаар байна. Миний энэ тоомоо ер нь зөв үү? Ер нь худлаа. За. Тэгэхээр нэгдүгээр тийм байна л да. Одоо нөгөө сая яриад байна л да тий. Тангараг гэдэг. Ер нь эмч хүний тангарыг манайхан ч буруу ойлгож идэг. Энд чинь яг эсэн дээр шинжлэх ухаанд өрж байгаа тангараг байхгүй юу? Тэгээд тэр улс болгон дээр ерөөхдөө бас ондоо гэхдээ яг үндсэн санаа нь бол ерөөсөө тийм юм. Биднээс ерөөхдөө шинжлэх ухааны үнэлэлт гэдэг байгаа байхгүй юу? Өөрөөр л шинжлэх ухааны сайн сайхныг биднээс хүмүүст хүргэж өгөх хэрэгтэй. Тийм элчнэр маа л гэсэн утгатай ер нь бол. Тэгэл одоо өөрийнхөө эрдэм мэдлэгийг харамгүй зориулна гэсэн утгатай. Тэгэхээр одоо эмч хүн хэрүү сурхаан болж байгаа бол тангараасаа мэдчихнэ гэсэн үг. Ер нь бол. Тэр ширхэд бол нөгөө те ингээд хүнд үнгүй үйлчлэхийн төлөө тангараг биш. Тэр эмч маань одоо 40-тэй нүү 70-тай нүү хамаахгүй. Сурахгүй бол нөгөө шинжлэх ухаан хөгжөөд идэг. Нөгөө хүн чинь хойно хоцорчдөг. Тэгээ хамгийн гол нь хоцорчсон мэдлэг гэдэг л хамгийн аюултай. Жишээлбэл хаа 1940-од оны үеийн судалгааг одоо яриад байхгүй. Тэгээ тэрнийхээ амьдрал дээр ингээ яриад хүмүүс ингээд буруу юм хийгээд идэг. Тэгээ тэр маань бол ерөөд хамгийн аюултай зүйл байна. Тэгээ учраас эмч хүн бол ерөөсөө нэг нэмэрт ууггүй сурна. Хамгийн сүүлийн мэдээллүүдийг авна. Тэрэн дээр дүгнэлт хийн. Тэгээ тэр сурсан мэдлэгээ ингээд хүмүүс дээр тусалж явах хэрэгтэй. Тийм зорилготой хүмүүс яваад байгаа. Манай соёлогч адилхан. Бид нар бол та нар бид одоо эд эрэхтэн мэс засал хийж ин тэ эмчилж чинь. Бид нар сэтгэхүй оюун бодол тархинд мэс засал хийдэг. Тэр хүмүүс бид нар бас байнга үздэг орчин үеийн урлагийг байнга судлан тэ тэрийг хүмүүс төрөх ёстой гэж үздэг бас л тийм одоо урлагийн бурхтад тангараг өргөсөн хүмүүс л тэ. Хүмүүст одоо ингээд мэдлэг өгөх хэрэгтэй байна л да тэ. Нэгдүгээрт энэ бэлгийн дааврууд гэж байдаг юм аа гэд. Одоо нөгөө хүмүүс бас сайн ойлгохгүй гад идэх тэ. Яг юуны талаар ярих гэдэг наа гэд. Тэгэд манай эмнэлгийн зорилго миний зорилго болохоор чи юу гэхээр л нөгөө ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх юмсан гэсэн аюултай зорилготой тэмүүлэлтэд ажилладаг. За тэрэн дотор хамгийн чухал байр эзэлдэг зүйл маань юу гэхээр нөгөө бэлгийн дааврууд гэсэн нөхдөд байдаг. Тэгээд даавар гэдэг бодис маань юу гэхээр биднээсээ бие махбод болж байгаа процессуудыг удирддаг тийм гол бодис юм. Жишээл биднээсээ өглөө сэргэж байгаа кортизол гэдэг даавар байгаа. Өөрөөр тэр даавар маань ялгарч иж биднээс ингээ эрч хүчтэйгээр ажиллах их болцоотой болж байгаа. Орой биднээсийг унтуулдаг мелатонин ба. Эрүү энэ дааврын одоо баланс алдагдах юм бол биднээс унтахгүй. Эсвэл өглөөр босохгүй гэдэг. Тэгэхээр биднээсийн өдөр тутмын амьдралыг удирддаг юм уу таа. Тэгээ тэрэн дотор болохоор ч нөгөө бэлгийн дааврууд гэсэн хэдэн даавар байгаа. Үндсэн 3 даавар гэдэг. Тестостерон, эстроген, прогестерон гэдэг. Нэг үндсэн 3 том боос гэдэг. Тестостерон ерөөхдөө бол эрчүүдийг хариуцдаг. Гэхдээ манайхан болохоор ч юм бол энийг эрчүүдийн даавар гэж буруу андуурдаг. Яагаад бол эмэгтэй хүнд бас адилхан байдаг. Эмэгтэй хүнд ч гэсэн бас бяртай шүү дээ тийм. Одоо манай эмэгтэйчүүд ч зүгээр жудам модгоор амар бяртай байдаг шүү дээ. Одоо намайг бол аваа шийдэхэр бяртай. Өөрөөр л тестостеронлог эмэгтэйчүүд юм. Тэнгүүд л эстроген даавар байгаа. Эстроген даавар эмэгтэйчүүдийг хариуцдаг гэдэг боловч биднээс тусах байгаа. Яг гэсэн дэр бас биднээс энэ тархийг удирддаг зүйл чинь бас эстроген даавар. Тэгээ прогестерон гэдэг дааврууд. Тэр чинь энэ 3 даавар энэ талаар манай монголчууд маань тодорхой хэмжээний мэдгтэй байх юм бол 3 дааврын цаад хоёрын тайлбарлаж наатал нь хамгийн нааталтай байгаа даавар нь. Ерөнхийдөө бол энэ хүүхд рүү энэ хоёрын эцэг нөхгүй.
Энээсээ энэ хоёр үүсдэг. Зөв. Наадлын бол хамгийн том босс нь шүү. Тийм, ер нь бол хамгийн том босс нь. Зөв. Гэхдээ ямар үүрэг Гэхдээ яг гол ажил хийдэг нь энэ хоёр нь. Гол ажиллаа. Тийм, гол ажиллаа хийдэг нь. Энэ болохоор ч юм бол тэгээд дэти босс та нарын галери хэд ингээд сургууль хүмүүжүүлээд ингээд байждаг. Зөв. Тэгээ ерөөхдөө энэ прогестероны талаар одоо судалгаанууд нь сүүлийн үед илүү хөгжиж байгаа. Яагаад гэвэл энэ сурчин бол энэ нөгөө завсрын даавар гэж ойлгоодсон. Өөрөөр прогестерон бойжгаад тестостерон үүсчдэг. Тэгэхээр энэ их үүрэггүй. Нөгөө тестостерон, эстроген хоёр маань гол үүрэг үүсдэг юм байна гэсэн чинь сүүлийн үед үгүй энэ прогестерон чи өөр аюу мундаг даавар юм биш үү? Энэ хоёрыг ажилуулдаг. Тийм. Тэгэхээр одоо энэний эмчилгээ гэж хэрэг тусдаа аюух хэрэгтэй болсон юм жаа. Зөв. За тэнгуут л нөгөө тестостерон гэдэг даавар маань одоо хөвлийн дотор ингээ хүүхд байлаа. Эрэгтэй эмэгтэй хүүс үүсэн шүү дээ, тийм. Тэрнийг үүсгэж байгаа даавар нь. Тестостерон нөлөөлөл боожготой болчихно. Тестостерон нөлөөлөхгүй тэгээд охин боожгот хэвээрэлүүлнэ. Өтөр явмаатай болчихно. Анхнаасаа эмэгтэй гэдэг хэвгүй юу? Анхнаасаа эмэгтэй bijдэг. Тэгээд тестостероны нөлөөр тэр нь эрэгтэй болж өөрчлөгддөг. Тэнгуут л тестостерон даавар маань нөлөөлөөгүй хромосомын хувьд эрэгтэй ирнэ, эмэгтэй хөтөрөд ирдэг. Тиймэрхүү өвчнүүд байгаад идэг. Тэр нөгөө тестостерон чинь ерөөхдөө бол нөгөө эрэгтэй эмэгтэй хоёрын хүүсний ялгаа гараад байгаа шүү дээ. Секс гормон гэд нэрлэгддэг. Тэр секс гормон германхын нөгөө секстэй л холбоотой гэж ойлгогддог байхгүй юу? Тэгээ нөгөө секс гэсэн учраас тийм. Энэ нөгөө хүүс гэсэн утгатай байхгүй юу? Маань тэрийг буруу ойлгоод байгаа. Тэгэхээр нөгөө тестостерон даавар өндөр байх юм бол чалах өндөр байна. Тиймэрхүү талаас нь ойлгогддог. Биднүүсийн тайлбарлаж өгч байгаа зүйл маань үгүй эн чинь эрэгтэй хүнийг бий болгодог даавар юм аа гэдэг. Эрэгтэй гэдэг маань зөвхөн одоо боо боожгын асуудал яригдахгүй. Тухайн хүний ясны бүс, булчингийн бүс, тархины үйл ажиллагаа эднес чинь энэ даавартай холбоотой. Тэгэхээр энэ даавар маань хэр зөв ажиллаж байна. Нөгөө бусад даавруудтай хэр эв найрамдалтай одоо гормоны тэнцвэр гэдэг юм яригддаг. Тэгэх юм бол тэр даавар маань аюул сайн ажиллаж байдаг. Тэгэхээр энэ даавар маань одоо яг юу хийдэг даавар вэ гэдгийг хүмүүст ойлгуулах гэдэг байхгүй юу. За нэгдүгээр ч ерөөхдөө бол түрүү хэллээ шүү дээ. Одоо ингээд боо буучгаа хариуцдаг юм байна. Ингээд жоохон хөвгт ингээл явжнаа одоо бэлгийн боожл гэдэг юм эхэлчихдэг шүү дээ тий. Тэгээд гиг боожон томрол үс нь ургаал хоолойн бүтүүрэл эрэхтэй болоод эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ердөө л энэ тестостерон даавар маань тэгээ өөрчилждэг. Гөр хүүхдийг эрэхтэй хүн болгож мутацтай өргөж хувиргадаг даавар байхгүй. Амар хүчтэй гэсэн үг. Амар хүчтэй. Тэгэхээр ч юм бол тэр тестостерон даавар маань хүүхэд байхад үйлдвэрлэдэггүй. Төмсг нь унтаа байдалтай bijдэг. Тэгснээ нөгөө бэлгийн боожл гээл одоо нэг 12 3 4 гэсний үед ч юм төмсг маань програм нь ажилладаг гэж байна. Тестостерон үйлдвэрлээд эхэлнэ. Тэгвэл нөгөө хүүхэд чинь шууд ингээд хувцас хөрслөгчдөг. Зүгээр метр ингээд өсчдөг шүү дээ тий. Тэгэл бие мий нэг томрол ерөөсөн. Заан хаш нүртэл шал өөр бололддог. Тэгэхээр ерөөд бол даавар гэдэг зүйл маань хэр хүчтэй вэ гэдэг тэрнээс биднээс хардаг байхгүй. Тэгтэл нөгөө даавар маань ингээд ажиллахгүй байгаа нөхцөлд хүүхд твэр л явдаг. Өөрчлөгддөг. Ийм эмгэгтэй хүмүүс зөндөлдөө, ийм өвчтэй хүүхд твэрэл байж яадаг те. За бит хоёр одоо үзэгчтэй хандаад энийг ярих хэрэгтэй байна. Яагаад энийг ярьж байна гэвэл сүүлийн үе залуучууд маань одоо фэйсбүүкээр, сошиалаар л дүүрэн бичигдэж байгаа. Эмгэгтэйлэг болж байна. Шалчгансан зантаа болж байна. Хэрүүлж болж байна. Өвөг даахаа байж байна. Одоо тэгээд Батламгаалах яамнаас хүртэл мэдээлэл хийжсэн. Шүн гарахаасаа айдаг. Бийц чаддгүй. Заавал офицер ахлагч нарыг дагуулж бийцдэг. Охин уу тэр одоо эр хүн үү, эр цэрэг үү? Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Эх орноо хамгаалах эрчүүд маань, баатарууд маань байхгүй болж байна. Эр хүн шиг эр хүн байхгүй боллоо. Монголоор дүүрэн өргөдөлгөөлсөн эмэгтэйчүүд боллоо. Өнчин хүүхдүүд боллоо. Энэ маш чухал сэдв учраас би нэмчиг урьж ярилцж байгаа гэдгийг анхааруулъя. Манайхан гайхаж магадгүй. Юу юм чи юун даавар яриад байгаа. Гэдтэй тийм учраас ингэж тайлбарлана. Манайхан чинь хөөе гэвэл сонсдог тий. Ингээ намуухан яриад байвал ингэдэг хүмүүс шүү дээ. Би бол энэ сошиалар ингээ өөрөө удирдах ажилтдаг учраас энэ хүмүүс юун дуртай, юун дургүйг айгуу сайн мэддэг. За юм байгаа шүү. За тэгэхээр түрүү өөрөө шууд худлаа гэж хэлсэн. Тэр судалгаа худлаа гэсэн нь. 25-аас доош насны залуучуудад ингээд шинжилгээ авахад эм гормон давамгаалсан айгүй их олон байна гэж ярьжсэн.
яг худлаа гэж хэлж байгаа юм гэхээр л манай дааврын сайн судалдаг лаборатори Монголд байхгүй. Нэг ч байхгүй. За. Тэр бол Тэр юун дээр судалсан байх вэ? мэдгүй. Ямар ч юм бол тэр даавар гэдгийг яг бодитоогоор ингээд шинжилж чаддаг шинжилгээний арга бол масс спектрометри гэдэг арга байдаг. Тэр бол яг бодитоогоор таны биед эстроген, прогестерон бүх дааврууд шиг ингээд бодитоор гаргаж үзэж чаддаг. Монгол тийм лаборатори байхгүй гэсэн үг. За тэгэхээр масс спектрометрийн шинжилгээгээр бас нэг допинг гэдээс үздэг шүү дээ. Тэгэхээр маа чин допингийн шинжилгээ гадагшаа болоод байгаа шүү дээ. Тэгээ Монголд хийж чаддаг учраас тэгээд идэв. Тэгэхээр танаа имлэг одоо чаддгүй тэр даавар мааврыг шинжилж чаддаг юм бол юун дээр тогтож ажиллах вэ? Монгол ямар шинжилгээ ашигладаг юм гэхэрвэл иммуноферментийн аргачлал гэж байдаг. Тэр нь болохоор ч юм бол нэг ойролцоогоор гараад ирдэг байхгүй юу? Баримжаагаар гараад ирдэг. Тэгэхээр ерөөхдөө бол одоо тэр маань болохоор ч нөгөө түрүүч яриадсан масс спектрометрийг бодох юм бол алдан амар заадаг. Тэгэхээр аюу алдатай заадаг. Тэнгүүтлээ биднес чинь тэр нөгөө алдааг ингээд тооцоолдог байхгүй. За ийм хүн хэмжээний алдаа байна гэж гаргажаад тооцоо гаргаж иж нөгөө хүн дээр онш тавьж имжлэг хийдэг. Тэр маш олон юмуд шинжилгээнийг харах хэрэгтэй болдог байхгүй. Жоо нөгөө сайн тестостероноос гарна нэг лютеинжүүлэгч даавар гэж юм байдаг юм. Бэлгийн даавар холбогч даавар гэж юм бэ. Дээрээс нөгөө D витамин гэж бас бий гэл. Айгу олон юмудыг харж иж за энэ хүн дээр ийм асуудал байна. Өөрөлдөр шинжилгээнд дээр бас шууд итгэдэг байхгүй. Нэг хүн дээр тестостерон өндөр байлаа гэж үзье. Тэгсэн хэрнээ нөгөө лютеинжүүлэгч даавар нь өндөр байх юм бол энэ өндөр биш юм байна. Энэ өндөр хэрнээ ажилтгүй байж болох юм байна. Тэр нөгөө даавар маань ажиллаж гин ажиллахгүй нэ гэдэг дээр ингээд анализ хийх чадвартай. Өөрөөр нөгөө юм ч юм уу тийм нөгөө шинжилгээнд ажиллаж чаддаг тийм юм шиг байна. За энэ одоо жишээлбэл ингээд наадан болохоор баахан бүхний нэг хэд өмхийн шээс шилэн тийгэл явуулдаг л да Солонгос руу. За үүндээ бол үндэсний бүх бол үндэсний спорт, үндэсний соёл, өв соёл. За энэ олимпийн төрөл биш. Төв дэлхийн аваргын тэмцээн биш. Энийг одоо допингийг үзээд байх шаардлага бол надад байхгүй санагддаг. Бөөн ажил, бөөн мөнгө. За энийг бол болъё. Энэ бас гол сэдвэлтэй ер нь. Тий, энийг байна шүү дээ. Монгол улс ядуудаа энэ шинжилгээнийх нь одоо тэр лабораториг оруулж ирж чадахгүй байгаа мó? Эсвэл энэ тэр шинжилгээнийх нь аппаратор юу техник хэрэгслийг оруулаад ирэнгүүт тэн дээр ажиллах боловсон хүчин байхгүй даа ингэж байгаа юм. Яагаад заавал ингээл хичнээн жил шээсээ гадагш явуул тэ. За тэрнийг одоо ус төрчнээс сонсох хэрэгтэй тийм. Яг энэ гоё ингээд болдгоо юм бол гэсэн эмч хүн мэдж байгаа шүү дээ. Энийг ийм юм оруулаад ирвэл бид нар өөрсдөө эндээ их боломжтой шүү дээ ч юм уу. Манайхан чадахгүй гадагш явуулсан дээр гэдэг ч юм уу. Тийм бодол байгаад байгаа хүмүүс. Ер нь бол зүгээр эмчнэрийн дунд. За Монгол улсны гоё масс спектрометрийн аппараттай болохынсан гэсэн мөрөдөл зөндөө байдаг, яриа их зөндөө байдаг. Тэр нь бүр тийм дийлхийн аргагүй сансрын пүүжин шиг үнэтэй юм уу? Яг та нэг төхөөрөмж нь ойролцоогоор нэг 600-700 мянган доллар л доо. Энэ хэд хэдэн нэг 10 төхөөрөмж зэр тавьчих хэвээр. Яг бол нэг төхөөрөмж нь ажиллахаараа нэг хүний эзний шинжилгээ гаргаж чинь 3 хоног болчиход идэв. Тэр чинь олон хүнийг үзэхийн тулд тэр лаборатори төхөөрөмж нэг 10-аад юм байх хэрэгтэй байна шүү дээ. За 600 мянга чи 16 сая доллар орчим л юм. 10 сая доллар тий. Гэхдээ тэгээд эн чинь одоо 10 сая доллар чи нүүрсний булгаач юу ч биш шүү дээ. Хэдэн тэрлэнээр л ийдсэн багчлаа. Тэгээ одоо энийг бол авах мөнгө байгаа юм байна. Зүгээр оруулж ирэх сонирхолгүй юм байна тий. Би яагаад энийг ярьж байгаа гэхээр Унгар улсаас ДНК-гийн аппарат оруулж ирээд тийм үү. Энэ ДНК-г шинждэг юм төрөлцсөн юм лаборатори эмнэлэг хувийн эмнэлэгтээ байршуулж тэгээ энэ төрийн өндөр дээд албан тушаалтууд төрийн тангараг өргөж байгаа төрийн албан тушаалтнууд тий их хурлд нэр дэвшиж байгаа хүмүүс ДНК-г үзүүлээ гэхэлэр төр оруулж ирэхгүй байхгүй. 98 оноос хойш энийг сонирхоогүй. Ерөөсө 23хан төрлөөр л заалт гарч байгаа. Дэлхий бол нэг тоон 78, 79, 90 гээд бүр ингээд ДНК-гийн үзүүлэлтүүд нь бүр тасраа авцсан. Тэгэхэд Монголд 23хан төрлөөр 90 доноор л байгаад байгаа. Тэгээ би гайхаад байгаа. Тэгээ тэр Унгарт байгаа тэр аппаратын сонирхсон чинь гайвал нэг тэрбум төгрөгөл юм билээ шүү дээ. Одоо сүүл үед юм болсон л да. За жишээл би танд ингээд D витамин өгье гэж үзье. За. Тань дээр одоо ямар тунтай D витамин уулах вэ? Тэгжиж үр дүн гарах вэ гэдэг асуулт ирдэг шүү дээ. Ер нь бол D витамин зүгээр уух нэг чухал биш шүү дээ. Хамгийн гол нь уугаад үр дүн гарах нь чухал. Тэнгүүт л ерөөд бол тань дээр ямар тунтай D витамин өгчөж тэр D витамин танд үнэхээр ач тусаа өгнө гэдгийг мэдхийн тулд генетикийн шинжилгээ хийдэг болсон. Одоо ер нь Монголоос бусад орнд тийм болсон. Тийм Монголоос бусад бүх газар таны генийг үзчихвэл таны энэ ген чинь D витаминыг айгүй муу хувиргадаг ген байна.
Гэх юм бол биднээс таны тунгийн нэмж болгож явах хэрэгтэй. Жишээд би болохоор ч юм бол нөгөө өөрийгөө болохоор ч юм бол ингээ байнга шинэлгээ өгдөг учраас гадралдаг байхгүй. За жишээл би өдрийн 10,000-аар уугаад ерөөсөө миний дивт ерөөсөө ихсдэггүй юм байна. Энэ тэгээд надад ерөөсөө мэдэгдэхгүй байна. Тэнгүүд би ерөөсөө 15,000, 20,000 зангаар уудаг байхгүй юу? Өөртөө зориулаад өдрийнхээ тунг. Тэгэхээр миний хувьд бол нэг цаанаа генетикийн шинжилгээ өгөх юм бол нэг доголт байгаад байгаа байхгүй. Нэг дэгээс ажиллуулж чаддгүй доголт байдаг. Тэгэхээр чинь ерөнхийдөө бол би болохоор ч юм бол над дээр 20,000-аар ч юм уух юм бол би ирүүлж байгаа. Тэгтэл одоо ч юм бол нөгөө хүмүүс чинь 10,000-аар бичихөр чинь пупа ямар өндөр тунгаар уулгаад ингээд хил ам бас гарч гаддаг. Юм мэддэгтэй холбоотой. Тийм тэр дундчилж өгж штэ. Тийм. Энэ нэг юм байна л да. Сайн ингээд өөрөө чи яриаг ингээд сонсонгууд одоо монголчууд ингэж байгаа. Одоо ингээд энэ студид байгаа 5 ханиад хөрөнгөд 5 л нэг юм бичээд өгчдөг байхгүй юу? Өөр Монголоос өөр улсад бол тэр 5 шинжилгээ өгөө 5 өөр төрлийн эмчилгээ өгöd байгаа байхгүй юу? За адгийн наазах нь би нэг хятадд очиж эмнэлэг тавьчихсан. Тэгэхээр ерөөсөө эмнийх нь үйлдвэр эмнэлгийнхээ хашаанд өөр газраас ямар ч юм авахгүй. Тэгээд тэр эмнэлэг твтж байгаа өвчтөнгүүдэд ингээд регистрийн дугаартаа тус нь шинжилгээ аваад тэгээ одоо надад зориулсан эмийг арын эмийн үйлдвэрт хийгээд шууд над руу орж ирж байгаа. Ариун баярт зориулсан эмийг үйлдвэрлээд ингээ хүн болгоно тусдаа эм яваад байгаа байхгүй юу. Тэгээ манайхан болохоор ингээ хавтгаар бүгдийг ингээ эмчлээд тахтаар Монгол хүмүүс одоо танк, модуу, төмрүү гайхаад байгаа. Тийм, орил маагч нөгөө тэр эмдгээр хоцрогдсон байна л зүг л дээ. Тийм, маш их хоцрогдож байгаа тийм. Дээр үчи юу гэдэг вэ шүү дээ. Нөгөө эмэн сонгууд чинь өөртөө эм найруулдаг байсан шүү дээ. Эм найруулагч гэж нэртэйсэн байхгүй юу? Тийм, эм найруулагч гэж төгсдөг байсан. Тэгээд ийм найруулнаа гингүүд л цаана нөгөө найруулж ингэж өгдөг. Одоо эм найруулагч байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Дандаа гаднаас. Тийм. Тэр нөгөө Монголын энэ 90 оны хувьсгалаар чинь ерөөсө хувьсгал болоод Монгол улсад үйл ажиллагаа явуулжсэн 1264 үйлдвэрийг устгасан л да. Тэр эмний үйлдвэрч устгасан л да. Алга болсон л да. Эм найруулагч нар бүгд ажилтг болсон л да. За энэ бол би бол гадны бодлого, гаднаас ирсэн юм гэж боддгийн. За хоёулаа буцаад өөртөөхөө ярьж байгаа тестостерон руу ороо. Тестостерон руугаа орё. За эрчүүд маань авгай зантай, хүүхэн зантай, аливаа нүүр өнгөлөгчөө өгөөч, аливаа уруул өнгөлөгчөө өгөөч. Тэгээ ингээ бүжиглж байгаа нь ингээд TikTok-ийн нэг охин хөдөлгөөнүүд хийгээл ингэж мингээл бүр нэг заваа эрчүүд маань бүр тийм болоод байгаа байхгүй. Маний үе чинь нэг таан гэж бүр нэг тесэрсэн тий амар бүжигдэг байлаа шүү дээ залууч гэсэн. Тэгэхэд одооныхан болохоор ингээд нягцаг гэд би бүр ой хутаад байгаа байхгүй. Тэгээд тэрхгүй болоцолтой тогтоо тий. Одоо зарим нэг нь эхнээсээ юу бүгэмсээ явж байгаа юм. Энэ юутай одоо чиний мэрэгчлэлтэй холбоотой таа шууд. Тийм, холбоотой. Нөгөө саний ирсэн тестостеронтой холбоотой. Тэгэд ер нь бол ингээд Монгол бүх эрчүүд маань тестостерон гэдэг дааврын талаар аюу сайн мэдлэгтэй болсоо гэж хүсдэг. Тэр бол нэгдүгээр тестостерон гэдэг даавар маань унчих юм бол үүсдэг өвчнүүд нэг их олон байгаа гэхгүй юу. Тэгэхээр тэр олон өвчнүүдээс тэр хүн өөрөө сэргийлжтэй. За нэгдүгээр тэрийг уухгүй бол маш олон өвчнөр өвдөж эхлэх нь байна. Үгүй тэр маань уудгүй. Тэр чинь төмсөг үйлдвэрлэнэ. Зөв. Тэгэхээр биднээсийн яриад байгаа зүйл маань тэр өөрөө үйлдвэрлэеч гэсэн юм яриад байгаа. Тэгээ өвчнөө сэргийлээч. Өөрөө үйлдвэрлээд өөрөлд нэгч төрлийн зардлаггүйгээр өөрөө үйлдвэрлээд ийм олон өвчнөөс сэргийлж болно. Зайлшгүй одоо ингээд өвдчөөд өвчнөө сая төгрөг битгий зарцуулаад байгаа ч яа л гэсэн юм төмсдөө яриад идэх юм. Ийм зарах гаагүй байхгүй. Төмсгөөрөө тэр хэрэгтэй юм үйлдвэрлээл гэдэг. Өөрөө үйлдвэрлэж. Танд өөр чин үйлдвэрлэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр тестостероны үйлдвэрлэлд юу муугаар нөлөөлдөг юм бэ? Юу сайнаар нөлөөлдөг юм бэ гэдгийг би нүсгээд өөрсдөө Facebook, YouTube сувг дээр ингээд тайлбарлаад бичлэгийг орлоод байдаг. Тэрнийг сурцсан эрчүүд маань тэгээд насан туршдаа тэр мэдлэгийг ашиглаад маш олон өвчнөд тусгүйгээр ингээд эрүүл амьдрах болцоотой. Эмнэлгийн бараа харахгүйгээр. Тийм. Тэгээ биднээс ерөөхдөө бол битгий эмнэлэг рүү ирээл гэсэн юм өөрөө ярьдаг байхгүй тийм. Юм суулгах гэдэг байхгүй юм. Эмнэлэг рүү битгий яваа. Тийм. Эмчнэрийг битгий шүтээ. Тийм. Та өөрөөсөө эзэн бай. Бүх хариуцлагыг та битгий эмчнэрт өргүүлээ гэдэг. Тэгээ ерөнхийдөө өөрийнхөө эрүүл байх бүх юмыг эмчнэрт татах гэдэг байхгүй юу? За би 6-оор амьдарчин. Архин урд тамхиа татна. Тэнгүүт л эмчнэр эмчлэн заа болоо. Ийм логик. Тангараг өргөсөн эмчнэр эмчлэн.
За тэгэнгүүт л одоо дэлхийн чин хандлага өөр болцсон. Одоо сүүлийн үеийн одоо манай монголч аяг хэцүү. Англи дээр бол товчмолч patient гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Маанд өвчтөн гэж нэрлэдэг байхгүй. Оросууд пациент гэдэг байгаа. Тэгтэл ерөнхийдөө бол манайхан монголч би үйлчлүүлэгч гэж өөртөө яриад байдаг. Тэгэхээр англич тэр чинь customer те. Өөр гаддаг. Үйлчлүүлэгч биш үү? Үйлчлүүлэгч биш байхгүй. Тэгээ үйлчлүүлэгч гэдэг чинь бол одоо ч хаан банкны үйлчлүүлэгч байлаа. Хаан банк бол тэр хүнээс мөнгө авахыг л бодно. Тэр хүний сэтгэл санаа манаа юу ч бодохгүй шүү дээ тийм. Тэнгүүт л ер нь үйлчлэгээний байгууллагч угаасаа л цаана хүнээс мөнгө авах зорилготой. Аль аль нь ашигтай мөнгөний бизнес ер нь яваад байгаа. Эмнэлэг гэдэг ч юм бол ер нь бол бас яг тийм биш. Өөр. Бас буйны байгууллагаас биш, сүм юм биш. Тэгэхээр ерөөдөө бол тэр манан дэрж байгаа хүмүүс бол patient байхгүй. Тэнгүүтлээ тэрний монгол нэр нь байхгүй. Өвчтөн гэхэр бас ч бол хэцүү. Биднес ч юм бол одоо эрүүл хүмүүсийг эрүүлж хаад зөв амьдрах арга ухааныг заагаад өвчлөхгүй ингээд явуулах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр чинь өвчтөн ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг patient-ийг монгол нэр нь байхгүй хэцүү болчихсон. Тэрнээс болоод ер нь махчлаач болдгоо. Patient гэдэг чинь бол нөгөө англиас махчлах юм бол patience гэдэг чинь төсвөр төвчээр гэсэн үг. Өөрөлд өвчин зовлон төвч гарах хэрэгтэй хүн гэсэн үг. Тэгвэл манай өвчтөнгүүд манд төсвөр төвчээргүй шүү дээ. Орж ирэл эмчигээ замт галаад. Чи ер нь юу вэ? Чи надад үйлчлэхгүй чи гэдэг. Тэгээ та үйлчлэх нь байна. За одоо яг нэг хариулт авъя л да. За. Тэгээд юугаа яриад байх юм. Нөгөө тестостерон яриа тийм. Тийм нөгөө би нөгөө хэлсэн шүү дээ. Авгаалаг болоод деркобулацалт ч юмсөөд байна. Хөдөлгөөн нял шал болоод байна гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө тестостерон маань одоо хэд хэдэн үүрэгтэй байна. За нэгдүгээр талаар ч юм бол нөгөө үр тогтоох чадвар секс сайжруулдаг. Хоёр дахь нь болохоор ч юм бол нөгөө бие махбодын бүтцийг өөрчилдөг. Тэрнийг нь манай бөхчүүд ашиглаад байгаа. Тестостерон тарьцсан. Тэгээд том булчинтай болоод бяртаа болцсон хүнтэй тариагүй хүн барилдахаар ялгадна. Яг л тэр тестостерон тийм хүчтэй учраас цаад хүнийг тийм хүчтэй болгочдөг. Тэгэд гурав дахь нь болохоор ч юм бол биднээсээ энэ оюун санааг өдөртдөг юм тестостерон давар. Тэгэхээр хүн болго мэднэ те. Ингээ нэг охинтой айлуулаа. Гэрийн нэг юм ингээ нэрхийн нэг тийм байдал тогтсон байгаа шүү дээ. Охин хүмүүс яаж байдаг вүлээ. Тэнгүүт л хүүтэй болонгот л хүү орж ирэх боснуулаа яадаг шүү дээ. Апон бон цэрхэн байсан ч очоод гэж жижиг нөхөр гарч бүгдийг нь ураас араачаал гэсэн. Эрэгтэй хүүхдийн зан характер шаар өөр байгаа гэдэг. Тэгэхээр ерөөхдөө бол одоо тэр өөр характер чинь нөгөө тестостерон үүсгээд байдаг юм бол. Аль хэдний ихийн хилээд байхад нь майг асуулгачдаг байхгүй. Тэгэхээр ерөөхдөө сайн өөр байгаа гэдэг. Тэгэхээр биднээс ерөөхдөө бол яг байгалаас заяасан тэр нөгөө эрэгтэй хүүснийхээ шин чанартай байгаа ч гэсэн шаардаад байгаа. Тэгэхээр одоо жишээлх юм бол та нэг чоны сүрхтэй ингээд зүрлэе л та тийм. Тэн дээр ч юм бол ингээд тэн чинь нэг сүргийн манлаа байгаа. Тийм. Азарган чон альфа байгаа. Тим зан чанар тестостерон үүсгдэг. Тэгэхээр байгалаас биднүүсийг ерөөсө азар байхыг шаардаад тестостерон өгсөн. Альфа авах хэрэгтэй гэдэг. Тэнгүүт л ерөөхдөө бол тэр шин чанараа л биднээс бүрдүүлэх хэрэгтэй. Яаж бүрдүүлэх вэ? Яагаад эдгээр ихсээд байгаа юм? Хүнсээрээ байгаа мó, хоолоороо байгаа мó. Тэгэхээр ерөөхдөө бол турмаас те тестостерон даврыг бол төмсөг хүлрэлдэг гэдэг. За тэгээд төмсөг маань сайн өвдөрлөд их юм бол биднээс ингээл асар олон сүбэдэ баатрууд л гараад ирнэ гэсэн үг. Тэгээ одоо яагаад эдгээр ийм эмхтэлэг болоод байна? Тэнгүүт л одоо энэ тестостерон давар яагаад унаад байна? Ерөөхдөө бол одоо биднээс ингээд маан дээр ингээд ирээд үйлчлүүлж байгаа ингээд эмчтүүлж байгаа ингээд хүмүүс байгаа шүү дээ. Тэднээс дээр их их дээр нь тестостерон давраа шинэлгийг өгсөн шаардлага тавиад идэгин. Ихэнх нь асуудалтай хүмүүс идэв ерөөсөө. Энэ хүмүүс та окей вэ гэдэг хүн ховор. За тэнгуут л шалтгааныг хайдаг байхгүй. За хүн болгон дээр нэг онцлог өгöd. Тестостерон давраа унаах өөрийн гэсэн жор гэж нэрлэдэг байхгүй биднээс тоглоод. За тэгэхээр тестостерон давар гэдэг маань нэгдүгээр шөнийн давар. Орой 9-өөс өглөө 5-ын хооронд унтчихт үйлдвэрлэдэг юм. Тэгэхээр биднээс яг 9-өөс 5-ын хооронд унтаалах юм бол хэр барахтаа тестостерон унахгүй. За дээрэс нь нөгөө нойрны чанар гэж чухал байдаг. Хэр чанартаа ундчихна. За энэ хоёр дээр эхлээд ажилтгийг. Тэнгүүт л орой 9-өөс 5-ын хооронд үйлдвэрлэх ёстой давар гэдэг байна шүү дээ. Тэнгүүт л бусад орнууд одоо Швед, Мед, одоо энэ Австрали эднес чинь 9 цагт ард иргэд нь унтчихад байгаа байхгүй юу? Гэтэл манайхан чи 9 цагт ажил нь харж идэг.
Амьдрал тийм болцсон. Тараад гэртээ ирээд хоолоо идэд унтгасаар л 12 цаг болоод идэг. Нөгөө тестостерон үүдрлэх хугацаа нь өнгөрчөөд идэг. Тэр бусад орнууд болохоор ч юм бол тэрний тооцоолоод ажил амьдралын зохицуулаад өгсөн байдаг. Бас жишээл дөрөв мөрөг төрийн бодлогоор ингээд бүх маа зохицуулаад за энэ хүн ажиллаад тараад гэртээ ирэхэд шууд метроор хуцаа алдахгүй очивол ингээд ерөөхдөө бүх юм зохицуулж өгсөн байдаг. Ман дээр ямар зохицуул байхгүй. За дээрэс нь нөгөө шөнийн ажилт хүмүүс аягүй бол нөгөө уурхаад ажилладаг залуучууд чинь ер нь асар олон хэдэн мянган залуучууд шөнийн ээлжинд ажиллаж байдаг. Тэгэхээр тэр хичнээн залуу нэмэр байхгүй тестостерон уунчдаг. Одоо нас дээр 20 эжтэй залуучууд ороод ирдэг. Тэр тестостеронын талаар ойлголт байхгүй. Зүгээр л би энэ уурхайн ажилд ороод шөнийн ээлжинд явсанаас хойш одоо би эхнэртэй унтах авчлаа. Ерөөсөө эхнэрээ хүсэхгүй. За тэгээд бие харьцаанд орох гэр нөгөөт нь босхгүй байна гэдэг. Тэгэхээр нөгөө гэр бүлийн ер нь бол нөгөө ариун юм байхгүй болчих шүү дээ. Биенийгаа ингээ хардах асуудал яригдчихдэг байхгүй юу? Биенээ дургуулах гэдэг. Тэгээ Монгол улсын гол үндэс сулуун нь бол гэр байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь ингээд бодорчдөг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бол одоо нөгөө залуучууд чинь эренгүүт нь биднээс яаж унтах ёстой гэдэг зааж өгдөг. За ер нь таны шөнийн ээлжийн ажлаас болоод таны тестостерон давар унж байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө бол та ажлаасаа тарчаад унтахтаа яг шүн унтж байгаа юм шиг нөхцөл бүрдүүлж тэгээд бие махбодын биологийн цагаа өдөртөө гэж зааж өгдөг. Тэгэхээр одоо хүний бие махбод маань бол хизээ унтахаа яаж мэддэг вэ гэвэл зөвхөн нүд хилж өгдөг. Тэр биднээс ингэж шүн харахгүй болж ижил шүн боллоо гэж мэднэ. Нар мандчиж өглөө боллоо гэдэг мэдэн штэ. Тэгэхээр нүдэн дээр гэрэл тусчиж хилж өгдөг байхгүй. Өдөр болж шүү гэдэг. Тэгтэл нөгөө хүн чинь гэрэлтэй унтаадах юм бол бие махбод нь гэрэл ирээд нөгөө шөнийн ээлжнийхэн ажилуулдаг. Тэгм учраас ерөөхдөө ингээ нүдний хаалттай унт, дээрээс нь мелатонин ууж унт, ерөөхдөө яг шүн болж байгаа юм шиг нөхцөл бүрдүүлж унтаал гэдэг юм. Тэгээ бие махбодыг нэг тодорхой хэмжээгээр баг хуурах гэдэг байхгүй юу? Тэгээ тиймэрхүү нөхцөлөд бүрдүүлж байгаад унтцсан хүн маань тестостерон үйлдвэрлэнэ. Одоо тэгэхээр шөнийн ээлжний ажил мó. Тийм учраас чи ажилласаа гараа гэж хийж болохгүй шүү дээ, тийм. Нэг л одоо тэгэл мөнгө одоо ямар чухал хэрэгтэй байлаа дээ. Тэгэхээр чин тэр хүмүүс дээр одоо тэр өөрийнхөө ажил амьдралдаа зохицуулаад яаж зөв унтаж тестостерон үйлдвэрлэх вэ зааж өгдөг. За нэгдүгürt нь болохоор ч юм бол ингэ оройч унтах юм бол ундаг байх нэ. Тэгтэл ерөнхийдөө бол одоо сүүлийн залуучууд маань амар оройч унтдаг. Уцаа мажлын эсвэл компьютер тоглоулын эсвэл зургт үзэлийн тэгсээр бол нөгөө тестостероныг үйлдвэрлэх хугацааг нь хойшлуулж гад унтчихдаг. Шөнийн 2 цагаас унтаад байдаг. Шөнийн 2 цагаас унтнаа гэдэг чинь бол ер нь тестостероныг үйлдвэрлэл 3 цагаас жигдэрнэ л гэсэн үг. Тэгэл явж ирсэн өглөөний 5 болонгууд л автоматар зогсож байна. Тэгээ 2хан цаг л үйлдвэрлэж байгаа байхгүй. Нөгөө 8 цаг унтаж үйлдвэрлэх хэрэгтэй байсан хүн чинь 2хан цаг үйлдвэрлэхээр нэ. Тэгээ зан ааш нь нөлөөлөх үү? Амар нөлөөлнө. Тэр үгүй шиг болоод хэрүүлж болоод ингэ юмсэн шүү дээ тийм. Наацх нь эхнэр нь ингээл урд нь ингээл тийм нүцгэлээд ах чинь л цэрлэн хөдлөхгүй. Тэр чинь бол одоо энэ тархин дотор явж байгаа процесс байхгүй. Тэгэл ерөөхдөө бол хүнтэй харьцах яриа мэрэ тийм. Тэр бүх эмгтээлэг болох уу? Тэнгүүт л нөгөө характерны өөрчлөлт яригдах нь шүү дээ тийм. Характерн дээр бол өөрчлөлт гарна. Тестостерон өндөр байгаа хүмүүсийг монголчууд юу гэж хэлдэг вэ гэхээр л нөгөө энэнгөөгийн нэг тийм характерыг яриад байдаг тийм. Шилийн сайн ирчүүд мэрч. Шилийн сайн ирчүүдийн маань характер юу гэдэг лээ. За тийм. Нэг гүндүүгүүнс гэдэг нь шүү дээ. Гүндүүгүү гэж ерөөхдөө бол яг анагаахын уднаас юу хэлээд байна гэж юм бол ийм сэтгэл санааны савлгаа байхгүй. Тэгш. Одоо жаргал ирсэн ч гэсэн сагсалцаад авахгүй, зовлон ирсэн ч гэсэн гундаагаад авахгүй яг ингээл ноён нуруугаа бариад чаддаг өдөрж байна. Тэр занж нарыг харин үүсгдэг байхгүй. Тэгэхээр одоо тэр бол амьдрал их чухал шүү дээ тийм. Хамгийн зовлон тохиолдол гэж очиод өөрөө шатаагаад амиа хорлоод өгөх байхгүй. Тэгэхэл тестостерон давар унах юм бол амиа хорлоод байдаг. Гэтэл нөгөө амиа хорлолтоор нөгөө хүн амд ноогдож байгаа үзүүлэлтээр маач дэлхий дээр айгүй өндөрт ордог. Тийм. Тэгээ ялангуяа ирчүүд нь байдаг. Ирчүүд амиа хорлолт маш их байдаг. Тийм. Тэгэхээр биднээсийн санаа болохоор ч юм бол ингээд хүмүүс төр тестостероныг одоо яаж өсгөхийг зааж өгөөд нөгөө хүмүүсийн тестостеронын давар нэгсчих юм бол Монголд амиа хорлолт гайгүй болно гэсэн бас горилго тэгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ манай ирчүүд маань битгий амиа хорлоосоо гэдэг тестостероноо ихсчихэл амиа хорлохгүй байх юм бол бас биднээсийн зорилго биелчихэд байгаа юм гэсэн. Би нэг саяхан төрхий бэлэг дээр очиод ингэсэн урчин 9 хүүхэд төрсөн 8 охин 1 хүү төрлөө гэж хэлээ.
9 охин нэг хүү төрлөө гэсэн. Нэг төрх төр. Тэгээ би бодож ирсэн. Одоо ингээл ихтэй сургууль руу яваад оронгууд 25 хүүхэд байгаа нэг ангид. 3хан эрэгтэй хүүхэд. 22 эмэгтэй хүүхэд. Нэг анги руу яваадсан 23 хүүхэд байна. 4 эрэгтэй хүүхэд, 19 эмэгтэй хүүхэд. Тэгээ одоо Монгол улсад хүн амын хүйсийн тэнцвэрт байдал алдагдчихж. Нэг эрэгтэй хүнд хэдийн эмэгтэй оногдож байгаа. 4.5 жилөө гэж сонссон. Хүн амын хүйсийн тэнцвэрт л алдагдангууд хүн амынх нь нөхөн үржих үед маш том доголдол үүсч эхэлнэ шүү дээ. Тэгээ үржих ёстой эмэг чинь үржих. Нэгдүгээр нөгөө юу байх нь шүү дээ. Эр хүүс эмх хүүсний тэнцвэр байх хэрэгтэй гэдэг. Тийм. Хүүсийн тэнцвэр байх хэрэгтэй. Тийм. Тэнгүүт л ерөөхдөө бол нөгөө эрэгтэй хүүх төрүүлэх маань одоо ерөөхдөө бол их чухал болчих гээд байна шүү дээ. Тийм. Тэгээд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очичоод байна шүү дээ. Тийм. Тийм. За тэнгүүт л одоо нэг иймэрхүү асуудал ер нь яригадаад байдгийн. Нөгөө түрүүн ярьлаа шүү дээ. Нөгөө эмхтэй хүн дотор эрэгтэй хүүсний хүүх төрүүлнэ гэдэг чинь бол хэцүү байхгүй юу? Ягсан дээр бол жижигхэн алдаа гарангууд л эмхтэй хүүс рүү шилжүүлж гэдэг. Эрэгтэй хүүс рүү явуулдаг. Одоо хромосомын үед X Y байгаа хэрнээ бүр эрэгтэй байгаа хэрнээ эмхтэй болж төрчихдөг байхгүй. Тийм өрөөнд өвчнөд байгаа л дээ. За тэнгуут л одоо ер нь яагаад ингэж тийм эмхтэй хүмүүсийг илүү их төрүүлчих сонирхол одоо байгальд байхгүй юу? Яагаад нөгөө нэг эрэгтэй хүн үржиж чадахгүй. Эмхтэй хүн бол олсон болж үрждэг. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр сүрэг жигэрж эхлэх юм бол эм хүүснийхийг төрүүлэх хандлага байгальд байгаад идэг. Тэжиж томордог гэсэн үг. Тэгэхээр одоо тухайн хүний эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гараад ирэх юм бол эмхтэй хүн одоо охин төрүүлэх магадлалыг байгалаас нэмэгдүүлээд идэг гэсэн үг. Тэгээ байгалийн гамшиг тохиолдлоо гэдэг. Тэр нөгөө эмхтэй хүн чинь өөрөө эрүүл байх хэрэгтэй болох гэдэг юм шүү дээ. Хүнсээр энд халдж болох уу? Энэ дээр басны асуудал ярьдаг юм. Одоо жишээл түрүүчээ нөгөө эрэгтэй хүүхэд үүсгдэг энэ тэр даавар маань, тестостерон даавар маань нэг дигидротестостерон гэдэг бас нэг хөлбөр байдаг юм. Илүү хүчтэй хөлбөр. Тэр нь нөгөө боожгын хөгжлийг хариуцдаг. Тэгвэл тэр дигидротестостерон гэдэг дааврыг багасгадаг басны даавар бол прогестерон гэдэг даавар байдаг. Тэгэхээр ерөөхдөө бол нөгөө ээж нь жирэмсэн байх та. Гаднаас прогестерон даавар болон тэр прогестерон даавар нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн хэрэглэх юм бол эрэгтэй хүүхдийн хүүсний ялгарл дээр нь асуудал үүсгэж дээ. За ерөөхдөө бүр хүүсний асуудал ингээд байхгүй болдгоо маа гэхэд ядахтаа нөгөө боожгын хөгжлийн асуудал болж дээ. Энэ нэг шээсийн сүв гэж юм байдаг. Тэгэхээр шээсийн сүв нь яг уралтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл тэр ингээд буруу барилттай байх хэрэгтэй. Бүр салтаандаа шээсийн сүв бүхтэй. Тийм одоо гажигтай, төрөлхийн гажигтай хүүхд төрөх магадaltaй болчихдог. Тэгээ тиймэрхүү дааврын үүсгэж болдог хүнснүүд харамстай нэг илбэг болдог. Одоо сүүлийн үед яриад байгаа шүү дээ. Жишээлбэл нэг юм хунцар биднээс ингээд цус дотор ороод ирсэн байна гэл тэ. Тэгээд ерөөдөө хунцар савтай ус битгий халаагаараа гэд. Тэг хүмүүс дотор нь хунцар ордно. Тэгээд тэр хунцруудын чинь аюултай тал нь юу юм бэ гэвэл нөгөө бүтцэн болохоор ч нөгөө даавартай төстэй бүтц үүсгэсэн байдаг. Тэр нөгөө цаанч нэг эсүүд маань ингээд дэр юм антенна байдаг рецептор гэдэг. Тэг ямар даавар ирж байна гэдгийг тэрүүгээр таньж аваад мэдээлэл ингээд явуулдаг. Тэгтэл тэрэн дээр нэг хулхийн даавар ирчдэг байхгүй. Хумцартай даавар ороод ирдэг. Тийм нөгөө жишээл эстрогентэй төстэй даавар гэслээ төстэй даавар ороод нөгөө шууд авчдаг. Ксенобиотик гэсэн юм ороод ирдэг. Бат гэл тэнгуут л нөгөөх нь даавар ирчлээ гэдэг буруу мэдээлэл өгчдөг. Тэгээ буруу команд ингээд ажиллаулаад идэг. Тэгэхээр одоо сүүлийн үед одоо ингээд нэг элдв янзын нөөцлөгчтэй 9 шидийн хоолноо битгийдээ дааврын өөрчлөлт оруулнаа үнэхээр оруулдаг. Аюултай. Тэгээ учраас нөгөө хүнсний аюулгүй байд маань буцаад эрүүлийн нөгөө тийм ард иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдал амар бостон маш ноцтой нөлөөлж байгаа. За энэ юу юм гэхэлэр махыг одоо зөөлөн болгодог тариа гэж хүмүүсийн тархийг эргүүлж байгаа. Махыг одоо ингээд тарина шүү дээ. Тэгмээ махан зөөлөн болдог гэдэг. Тэгэхээр махан зөөлөн болдог тариа гэж бол дэлхийд байхгүй. Гормоны тариа л гэж байгаа. Одоо эрэгтэй хүний булчингийн хатуу байдал, эмэгтэй хүний булчингийн хатуу байдал хоёр шал өөр. Эмэгтэй хүний маш мах зөөл, тэ эмэгтэй хүний мах булчин шал зөөлөн болгоор булчингийн ширхэг нь. Тийм тэгэнгүүт ширхэг нь булчингийнх нь ширхэг өөр гэдэг баг тэ. Тэгэнгүүт нөгөө дахиа гахаар хүчин гормоны тариа тариад байгаа байхгүй. Гормоны тариа тариад тэгээд ингээд зөөлрүүлээд тэгээ энийг хүнсэнд оруулаад ирэнгүүт
Энэ одоо эрэгтэй хүүхдүүд шууд тэр нөгөө гормон, эмэгтэй гормон шууд идээд энэ тэр тестостероны чинь шууд дарангуйлаад байгаа юм биш үү гэж байгаа. Ийм учраас Оросын холбооны ерөнхийлөгч Путин одоо Хятадаас Америкаас дахианы мах те бүргэр янз бүрийн махыг бүр таг хоригдчихлоо шүү дээ. Хоригдсан мэдсэн үү? Тийм. Нөгөө бизнесийн үүднээс чинь нөгөө хурдан томруулаад зарах гэдэг шүү дээ. Тийм хурдан томруулаад тэгээд махын зөөлөн болгох гээд тэгвэл эрэгтэй дахианы мах чайг хатуу ирзэн шиг үт юм байна л да. Нөгөө зөөлөндөө ч юу байх вэ? Энд чинь нөгөө хурдан өсөгчхөр булчин чанартай болж амжихгүй гэсэн үг. Тэгэхээр нэг улбаасан юм болж байгаа. Улбаасан зөөлөн мах тий. Тэгэхээр биднес болохоор ч бол бас ингэж идэг юм л да. Одоо түрүү тестостероноор бол яриа оруулах гэдэг юм тийм. Тэгэхээр нөгөө тестостерон үйлдвэрлэхийн тулд хүнд хэрэгцээтэй гол түүхийд нь холестерин байхгүй юу? Тэгээ манайхан холестерины эсрэг дайн хийгээд тэгээ холестерин болоод идэг. Бид нар болохоор ч холестерин өмөр өгдөг үгүй ээ. Холестерин бууруулдаг юм битгий хэрэглэе. Холестерин бууруулдаг юм хэрэглэхэр чинь энэ чинь тестостерон унгаач тийм аа гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол тэр холестерин бууруулдаг им гэдэг маань бол ерөөхдөө бол биднээс энэ тэр хормор гэж хүмүүс тэр ярьждаг. За нэгдүгээр холестерин ерөөхдөө хүний биед орж ирэх хэрэгтэй. Тэгэхээр чинь биднээсийн одоо идж байгаа нөгөө малаас авж байгаа хоол хүнс чинь өөрөө холестерин явж байгаа. Яг тэ тэр нэг дотор мах захыг угаасаа монголчууд иддэггүй гэл уламжлаад хадгалах хэрэгтэй тийм. Тэгээ ерөөхдөө тэр махаа идж байгаа. За тэгээ махаа идэнгүүтэл чинь тэндээс нэгдүгээр тэр холестерин авчиж байгаа. За хоёрдугаарт нөгөө тэр дотор чинь төмөр байгаа шүү дээ. Тэгэхээр бид чинь гол одоо нэг төмрийн их усүр маань мах байгаа гэдэг. Тэгэхээр бид одоо махал идэхгүй бол төмрийн нутагталд орно. За тэгтэл ерөөхдөө төмрийн нутагталд орох юм бол дааврын баланс алдагдчихдаг. Тестостерон үйлдвэрлэхгүй. За одоо цагаан олдонгууд яаж амьдраа тийм? Асар олон өвчтэй. Маш их өвчин тусаж байгаа тийм. Тэгээд мэдлэгтэй цагаан олдонгууд нь төмрийн бэлтгэлээ хэрэглэн яваад байдаг. Бэлтгэлээр төмөр өгөх гэдэг байхгүй юу? Тэгээ одоо энэ янз бүрийн бэлтгэл энэ сүлжээний ингээл янз бүрийн одоо энэ бэлтгэл байгаад байгаа шүү дээ. Одоо омега 3 моруу гээл те. Энийг болохоор эмчнэр ингээд сүлжээний битээ аваа. Наа чи ходоодны тэр гясалтай хүчлийг давж та нарт үйлчилж чадахгүй. Наа чи бол бизнесээ зүгээр омега 3 нөхөх гэж байгаа зүгээр загсны мах те. Идчих юм уу гэдэг юм байл. Энэ ямар учиртай. За нэгдүгээр тэрхэд бол загсны махаар эзэжсэн тэр ходоодны хүчлийг авах уу? Тэг ялгаагүй болж шүү дээ. Тэг нэг капсул гэж өөрөө ходоодны хүчлийг давах зорилгоор бүтээгдсэн юм явж байгаа. За ер нь бол одоо ингээд та аюу гоё сэдвэллээ л тэг омега 3 уух хэрэгтэй гэдэг. Тэг биднээс бас бүх хүмүүсийг омега 3 уух гэсэн зөвлөгөө өгдөг. Яг бол бас л нөгөө тестостерон үйлдвэрлэх гол түүхэд маань тос байхгүй юу тий. Битүүрийн яриа ягаад тестостерон яриад байна гэхэлэр нэгдүгээр эр хүн шиг эр хүмүүстэй байх гэж. Тэ банзан жорлонд орж чадахгүй хамраа дараад гүүгээд байгаа эр зэргүүд байна. Тийм биш болохгүй. Шүн гараад ганцаараа гараад бийцдэг. Эх орноо батламгаалах эрчүүдээ бэлтэх гэж. Тийм үү? Дараа нь хүн амын хүйсийн тэнцвэрт байдлаа баланслах гэж. Тэрний дараа одоо үндэсний аюулгүй байдлаа хамгаалж яриад нь шүү дээ тавд. Тэгэхээр ч нөгөө 3 юм аа ингээл тэгвэл зэгцтэй ярьчих л да тийм. За нэгдүгээр талхар ч юм уу сексийн асуудал төр. Эхнэр нөхөр хоёр хоорно бэлгийн харьцаанд орохгүй хаар хүүхд төрөх үү? Төрөхгүй. Угаасаа анхаахан дээр тийм хүн байдаг хгүй. Хүүхдгүй гаддаг. Хүүхдтэй болохгүй эмчилгээ хийж чинь эхнэр нөхөр хоёр нь унтдгүй. Тэгэхээр яаж хүүхдтэй болох гэж ирдэг гэдэг те. За тэгэхээр ч юм бол эрэгтэй хүн маань эхнэртэйгээ ундахын тулд тестостерон өндөр байх хэрэгтэй. Тэжиж эхнэртэйгээ ингээ байн бэлгийн харьцаанд орноо. За дараагийн асуудал нөө тэгээ дээрэс нь явахтай сексийг бас зөвхөн нөхөн үрж хүзүүлгээр ашиглахгүй шүү дээ тийм. Эрүүл мэнд. Тийм. Ерөнхийдөө бол одоо мандар 70 гарцсан 80 40-га үүнэр орж ирээд ахих нь хөвчрөл муудаад байна гэж орж ирэнгүүт биднес баг алгад шүү дээ байхгүй юу? Ямар аймаг. Тийм. Та ийм асуудлаар наз дээр ирж байна гэдэг ч юм бол та супер байна. Тийм. Та ийм асуудлаар ирж байна сайн байна. Би танд туслая. Одоо та нэг хизээж битгий муудахаараа. Тэг хүн хөхлөөс секстэй шүү гэл. Имлэг бичигдیں۔ Тэгэхээр ер нь бол хүн зүгээр маргааш өгчээсэн ч гэсэн за өнөө өрөө хийчихэл унтыг гэж тиймэрхүү бодолтой байх хэвээр. Тэгэхээр яхад чалах сайн байх нь амьдрал тийм чухал юм бэ гэвэл нэгдүгээр секс хийхин тулд эрэгтэй хүний дааврын тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо гэд тэр олон тогтолцоонууд эрүүл үжиж хийж чаддаг. Тэгэхээр ерөнхийдөө бол даралт нь ихсэд өгөх гэж байгаа хүмүүс маань чадахгүй. Тэр өвнөр мөн даралт ихсэлэх юм бол юу секс мат болно ч тийм. За дараагийн талаас нөгөө тестостерон даавар нь унтсан эрэгтэй хүмүүс маань угаасаа хүсэгчгүй болж байна.
За мэдрэлийн талаас тийм энэ чинь бол нөгөө сексийн хамгийн гол эрхтэн бол тарих. Тархин дотор л биднээс энэ дэр бүх таашаал явуулж байгаа. Хүсэл тэр бүх юм тархин дотор явуулж байгаа. Тэгтэл нөгөө ямар ч таашаалах болчдөг. Секс хийсэн ч гэсэн юу ч мэдгүй гүлийгээд эсвэл бэлэг эрхтэн гээд мэдэрдэггүй хаашаа юу орж байгаа мэдрэх болчдөг. Чихрийн жиндээ хүмүүс тэр юмрхам тохиолддог юм. Тэгэхээр ерөөхдөө бол нэг эрүүл байхын тулд ер нь бол секс хийж явах хэрэгтэй маа гэдэг. За дараагийн асуудал хурж нөгөө гэр бүл доктортой байхын тулд одоо эхнэр нөхөр хоорондоо бэлгийн харьцаанд орж иж окситоцин гэдэг даавар ялгарч иж биеиндээ итгэдэг байхгүй. Одоо итгэлийн даавар тийм итгэлийн даавар. Тэгэхээр ерөөхдөө бол нөгөө эхнэр нөхөр хоорондоо биеиндээ итгэж иж л олон жил хамт явна. Тэрс ерөөхдөө манайхан болохоор ч юм дурлалаар гэдэг ер нь бол дурлалаар биш. Окситоцин дааврын үндсээр биеиндээ итгэж итгэл хүлээлгээд за энэ хүнтэй би насаараа амьдрах юм бол энэ нөхөр маань намайг ингээд хамгаалаад аваад тижээгээд явж чадах наа гэд итгэл төрхнө шүү дээ. Энэ бол миний альфа мөн байна. Тийм мөн байна гэдэг тийм. Дараагийн асуудал нь хөрч бол нөгөө эрүүл мэндийн асуудал ирсэн. Тестостерон даавар унахаар тестостерон даавар маань маш олон юм хариуцдаг юм. За дээрэс нь ахвал ярьчих тийм. Нөгөө тархины эрүүл мэнд шууд тестостерон даавартай хамааралтай. За тэгэхээр одоо нөгөө Нобелийн шагнал хүртээд байгаа энэ том физикч, математикч дандаа ирчүүд. Яа тэгвэл энэ даавар гэж нөлөөтэй биднээс ухаанд болгодог. Тэгэхээр биднээс Монгол улсаа хөгжүүлээ ухаантай хүмүүстэй болоё гэх юм бол энэ хүмүүсийн тестостероныг нэгсгэж энийг ажиллах гэдэг байхгүй юу? Толгойг нь ажиллах. Тийм. Тэгэхээр одоо ч нэгэл ухаан муутай хүмүүс Монгол улсаар дүүрчихэр одоо биднээс яаж хөгжих вэ? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо Монгол улс хөгжихийн тулд яг сэнээр зүгээр л биднээс ухаантай байх хэрэгтэй. Ухаантай байхын тулд эрчүүдийн маань тестостерон өндөр байх юм бол суут хүмүүс гарч ирнэ. Гоё найрал бичдэг, гоё хөгжим зохиодог, гоё кино хийдэг, гоё онол бичдэг. Тэр бүх юм чинь ерөөхдөө бол нөгөө тархил шаардсан шүү дээ. Ухаан шаардж байгаа. За тэгэхээр биднээс ерөөхдөө бол ухаантай хүмүүсийн дунд амьдрмаар байдаг. Олон Нобелийн шагналуудын дунд амьдрмаар байдаг. Олон Оскар авсан хүмүүсийн дунд амьдрмаар байна, тийм ээ. За тэнгуүтлээ дараагийн асуудал нь одоо биднээсийн энэ яс гэдэг чинь буцаал энэ даавар гэдэггүй юу? Манайхан энэ кальц дутагтнаас болоод яс сэрждэг гэж ойлгоод байдаг ер нь бол биш юм. Кальц гэдэг чинь зүгээр тоосго байхгүй. Тэгэхээр барилгачаа аваад үрхгүй бол тэр тоосго юу гэх юм бэ? Өөрөө өөрч чадахгүй. Өөрөө үрхгүй. За тэнгуүтлээ тэр барилгачт нь одоо осипласт гэсэн эсүүд үүдэг. Тэр нөхдүүдийг дээрээс нь командалдаг нөхдүүд нь дааврууд юм. Тэгэхээр энэ настай хүмүүс төр яагаад одоо гэдэг ясны сэржлэх үүсдэг юм. Яагаад гэвэл бэлгийн дааврууд унснаас болоод тэр нөгөө яс өвдөрлөх процесс зогсож байгаа байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө настай хүмүүс төр энэ даавар нөхөх хэмжлэг гэж ясны сэржлэх хэмжлэгтэй. Тэгэхээр бол ерөнхийдөө бол кальц биш байх нь шүү дээ. Тийм. За дараагийн асуудал нь энэ бидус чинь ясны дээр энэ булчингууд байгаа даа. Тэнгүүтэл ерөөхдөө бол одоо түр байж тээ манай бодигийнхэн тамирчид ингээд тестостерон хэрэглээд идэг. Би болохоор ч юм бол өөгшүүлээд идэг байхгүй. Тэгээ манай болохоор ч юм допинг муу гээл амар хаа пүү баа гэдэг. Би болохоор ч өөгшүүлээд яриад идэг. Ер нь одоо манай бүх тамирчид тестостероны мэлэгтэй байх хэвээр. Ер нь тарж мараж бол бяртаа болох хэвээр гэдэг. Жил өөгшүүлсэн юм ярьчихэд хамгийн гол нь мэдлэгтэй байх хэвээр. Мэдлэггүй нэг дасгалжуулагч тэрэн дээр ингээл худлаа схемээр тариад хүний эрүүлэн дээр тоглож болохгүй гэдэг. Тэгэхээр тэрний тиймэрхүү мэддэг спортын дотоод шүүрлийн хангах ухааны эмчтнэр Монгол бий болох хэрэгтэй байхгүй. Тэр маань бол ингээд тарьж байгаад гой биетэй хүчтэй булчинтай залуучдыг үүсгэж явах хэрэгтэй. Тэгэхээр хин ч харсан ингээл нэг шалны мод шиг турхаа үрхэн харах сонирхолтой шүү дээ тийм. Эрэгтэй ч юм эмэгтэй ч юм харсан гой бие хаана хөгжсөн хүнийг харах сонирхолтой байдаг. Тэнгүүтлээ одоо нөгөө булчин яриад байдаг. Булчин гэдэг чинь зөвхөн энэ булчин биш. Тэгэхээр биднээс энэ хилний булчин, нүд гэдэг чинь бол бас булчингаар хөдөлж байгаа. Дээрээс нь биднээс энэ зүрхчин булчин, давсан булчин одоо доторх биднээс ходоод гэдэг чинь бүгд булчин. Тэгэхээр тестостерон унтсан ахмад насны хүмүүс давсгын агшихаа болоо шийхэх болчихдээ. Тэгээ над тэр өдрүүлгэн тэм хүмүүс орж ирдэг хөөх. Түрүү булчгааны асуултаа юм шүү гэж үзэхээр түрүү булчгаан зүгээр л давсгын агшиж чадахгүй. Тестостерон өндөртөө залуучдын маань давсгны булчин хүчтэй ашиглахаар шийснэ усан оргилуур шиг ингээд явж байгаа юм. Тэгэл ерхэд бол залуучуудаа нэг юм хүзүүлгээр байна. Хөдөө явах юм бол хин хол шийх вэ гэд тэмцээн ер нь зөхөөж гараа гэдэг. Тэгээ тэр их чухал. Тийм байна. Хол шийдэг ирчүүд маань ерхэд бол тэр тестостерон юу сайн ажиллаж байна гэж үзэх хэрэгтэй шүү гэдэг.
Тэгээ тэр маань ойр шигдэх юм бол тэр хүн өөр дээр бас юм бодоод за би тестостерон дээр ажиллах болохгүй ч гэж бодож их хэвээр. Би бол анхаарах хэвээр минийх юм. Ер нь сүүлийн үед хөгшрөөч юм нэг жоохон дүлж хийх маягтай болчихсон. Өөрөөр хэлбэл би дүлдгүү л дээ. давсаг Би сууж хийдэг. Ажиллахгүй. Эмэгтэй хүн шиг би сууж гэж урсгалаар нь ингэж. Тэгэхээр чин та чинь өөрөө хэр мундаг шийж байгаа анзаарах авч байна. Тий харин. Тий. Тэр угнуултаа хөдөө очиод хэр хол шийж нэг тэмбэлж Тэгээд заримдаа ингэж босоо суулт туран дээр очиод ингэж шийхтэр минийх ингэж залуу их шиг хүчтэй гардаг юм. Айгу зөөлөн сул гараад байгаа юм. За би тэгвэл тань дээр имжлүүлэх хэрэгтэй юм байна. Имч гэдэг ялгана. За. Ингээд тэнгуут л одоо нөгөө дараагийн юм руу орчих штэ. Тэ одоо түрүүн бол бие махбодыг ярьсан. Одоо ингээд нөгөө хөгшрөлттэй холбоотой бүх процесс тестостеронтой холбоотой. Ерөөсө гол юм юм. Даралт сурц ихсэж байгаа бүх процесс тестостеронтой холбоотой. Яа тэгвэл тэр зүрх судас гэдэг чинь өөр болчихно. Тэгэхээр тэрний үйл ажиллагааг хариуцдаг зүйл маань тестостерон давар. Тэр зүрх судасны өвчтөй хүмүүс тэр тестостерон ихсэх хэмжлийг хийгдэг юм аа мэддэггүй. Дараагийн асуудал нөгөө өөгшдөх процесс. Нөгөө чихрийн шижин гэдэг өвчин маань одоо нэг чихэр сахар махар бууруулдаг танигамаар тарьдаг шүү дээ. Орчин үед тийм хэмжлэгээ ер нь болж байгаа. Тестостероноор хэмжилдэг болсон. Бүр албан ёсоор чихрийн шижинтэй бүх хүмүүстэр тестостероны шинжилгээгээд тестостерон тарина. Ийм болсон манай Монгол нэвтрэхгүй байхгүй. Тэр чинь чихрийн шижин чинь явна хавдар тусан шүү дээ. Тэгэхээр хавдар модор гэх бүх энэ өвчнүүдийг ерөөхдөө урьдлын тестостерон уултчиход байгаа байхгүй. Аюу олон өвчнөөс биднээс сэргийлэх гэдэг юм да тийм. Тэгэхээр бид монголчууд нөгөө зүрх судасны өвчлөлт харалт маралтаас болоод аюу олон хүмүүс үхээд идэг. Ерөөсөө тестостерон унаад үр дүнд нь тийм болоод байгаа байхгүй. Тэр манай эмчнэр болохоор ч юм бол нөгөө эцсийн үр дагавартай нэмцээд байгаа. Анхны шалтгаантай нь ерөөсөө ажиллахгүй байгаа. Тэгэхээр биднээс ерөөхдөө гол анхны шалтгаантай нь ажиллахгүй дараачийн өвчнүүд нь үүсээс наа чим амар тэнэг асуудал байна шүү дээ. Шинжлэх ухаанаар явдаг ангаахын эмчнэр гэхэд за одоо гол дээрээсээ ингэж урсж байна. Тийм үү? Доогоороо ингэж булангартай орж ирээд шүү дээ. Тэгэхээр хаана булангартай байна гэдэг дээр нь цэвэршүүлэхгүй тэр доор булангартай өсгийг л цэвэршүүлэх гэдэг хэлээ чинь дээрээс булангартай усл ирээд шүү дээ. Тэр хизээд цэвэршихгүй шүү дээ. Тэгээ ингээд шинжлэх ухаан мэддэг байж яагаад тэр анх суурин дээр нь очиж эмчлэе гэхгүй. Тэгээ би бас нэг гайхаад идэг. Бөөрийн эмч, ходоодны эмч гэл. Ходоодны эмч нь бөөрөө бодохгүй юм өгч чинь. Нөгөө ходоодын хамгаалсан ирнэ бөөрийн гэмтээдэг ч юм уу. Энд чинь ингээд нэг л организм шүү дээ. Хүний эмч гэж одоо баймаар ингээд тус тусны эмчлээд иж бас болд юм уу? Энэ ерөөхдөө юм ба. Нөгөө мэрэгчлэрээ нарийсах хэвээр. Нарийнаа гэдэг чинь бол яг тэр салбараар ингээд үн чинь 10 20 жил ингээд судлаа явах хэвээр. Жишээл би чи одоо энэ нэг тестостерон гээл 40 руугаад ингээд бараг 10 жил явчихж байгаа. Тэр чинь одоо надаас илүү их мэддэг хүн Монгол байхгүй хуталд үзэх гэдэг байгаа байхгүй юу? Гоё шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө миний мэдлэг дээр хүрх мэдлэгтэй хүмүүс байхгүй болчих. Тэр энэ нарийнсан хүн дээр очих хэрэгтэй болж байгаа. Тэнгүүтлээ хажуугаар нь нөгөө саний ярьчлаа шүү дээ. Тестостерон үзүүлсэн чинь бусад хүмүүстэй ингээд хамааралтай юм байна. Тэгэхээр би нэмэлтээр бусад юмнуудаас нэмж үзэх хэрэгтэй болчих واخ асуудал хэвээр. Тэгэхээр нэг талаараа нарийсаад нөгөө талаараа мэдлэг хийх гэсэн үг. Тэгэхээр одоо би чинь ингээл одоо эрэгтэйчүүдийн ингээл эмчлэн ингээл юм үзэнгүүтлээ хаасан нөгөө дархлаа мархлаа хоол босруулах хэднээс ингээл давхар ус үзээл яваад байгаа хгүй юу. Яаж ихгүй л ерөөсөө ингээд болохгүй нэ ингээд. Тэгэл манай дээр ингээд нэмшлүүлж байгаа хүмүүсийн тестостерон ихсэхийн тулд энэ хүний бие унтуулах хэрэгтэй байна гэдэг. Энэ хүний нойр чанартай л байхгүй бол энэ хүн тестостерон үйлдвэрлэхгүй байна гэдэг. Тэнгүүт л одоо өөр бус одоо мэдлэг хэрэгэхтэй болох юм шүү дээ. Амын хангаалгал үзсэн чинь амар том ингээд гүйсэн булчраа ингэсэн байлаа. Тэгэх юм бол нөгөө хүн чинь унтчихтаа нэг амьсгалын дутагталд орно. Тэгчээд тэр хүн чинь чанаргүй унтаад тестостерон үйлдвэрлэхгүй. Тэгэхээр наацх нь энэ чинь гүйсэн булчраа чинь томорхоор нөлөөлдөг юм байна гэд чамар холоо юмч тавьчаад нөгөөдгийг авахулчих нэ дээ. Тэгсэн чинь нөгөө хүн маань хамар ингээд дали самалдганд хөөцсөн хамраараа амьсгалж чаддгүй юм байлаа гэж үзье. Тэгэх юм бол наад хамраа янзлуул тэгжиж чанартай унтжиж одоо наад тестостерон үйлдвэрлэнэ гэдэг. Өчтөр болохоор ч юм бол өчтөр гэж байна. Өчтөр болохоор ч юм бол нэг хүн орчихсон. Тэр яасан бэ гэвэл нөгөө хоншорын хөгжлөн дутуу. Энд жол хоош ихгүй. Эрүүн урагшаа дээдлийн хоншор нь иймэрхүү. Тиймэрхүү хүмүүс байдэн шүү дээ. Энэ дутуу хөгжөөд шүдүүд нь ингээд байгаа. Тэнгүүтэл дээдлийн хоншор дутуу хөгчөр чинь тэр нөгөө нармаа жижигхэн тэрүүгээр чөлөөтэй амьсгалдаггүй. Тэгээ өөрөө болохоор чинь би үнэхээр чанартай ерөөсө унтаж үзээгүй гэж байгаа юм. Юу бараг 40 хүн тийм ярьж байгаа. Тэгэхээр чи энийг тэлэх хагалгаанд ороод
буцтаад яснууд ингэ наашин татаад чөлөөтэй амсгалдаг болох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэх юм бол нөгөө хүн маань чанартай унтах юм бол өөрөө үйлдвэрлээд тийм строн өөрөө үйлдвэрлэнэ. За өөрөөр хэл ингээд нөгөө арай өргөн хүрээний мэдлэгтэй байж тухайн хүмүүстэр туслах гэдэг нь шүү дээ. Тэнгүүт л одоо бус хүмүүстэр болохоор ч юм бол ингэдэг юм. Цус багталтай хүмүүс ороод ирдэг байхгүй. Фертинг гэдэг үзүүлэлтийн үзэнгүүт амар баг гарцсан. Яасан бэ гэсэн чинь нөгөө гизнээс нь ус алдаад идэг. Тэгэл тоодгүй яваал идэг. Даамсаг хичээл яваад идэг. Тэгэд төмрийн дутагдал маань тестрон үйлдвэрлэхэд буцаад асуудал үүсгэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь та ерөөхдөө бол наад төмөр дутагдaltaй юм байна. Та энийга нөх мөх наадахаа одоо төлөв мөлүүлгээд тиймэрхүү зөвлөгөө өгч нөгөө хүн чинь ирүүлэх юм шүү дээ. Эсвэл нэг хүний D витамин авсаатлаа юм. D витамин байхгүй нөхцөл тухайн хүний тэр тестостерон өндөр байгаа ч нэмэр байхгүй ерөөсөө ажилтгүй. Ерөөсөө нэмэргүй. Тэнгүүтэл D витаминыг эсгэх зөвлөгөө тэр хүн дээр өгнө. За нөгөө хүн чинь эсвэл цагаан хоолтон байлаа. Тэгэн бол омега 3 муруу өгчиж биед нь холестерины нэгсгэж тестостероны нэгсгэнэ. Тэр чинь бол нэг арай нэг өрөөрийн мэддэг бас хэрэгтэй. Тэгээ омега 3 уугаад хад тестостеронд ер нь өсгөд нөлөөлөх юм нөлөөлж тийм. Ер нь омега 3 маань ганцаараа амар л та. Тархины одоо асуудалтай омега 3 уухаар сайжирдаг. Тэгээ одоо альцгеймер ч юу ч юу одоо тэгэл тархины үрсэл төлөв мүлүү гэл бүхэн дээр дээрээс нь одоо сүүлийн үед нөгөө хүүхдийн витаминд байгаа шүү дээ. Тэнгүүл DHA-тэй буюу докозгексаины хүчилтэй гэсэн байгаа. Танаа хүүхд ухаантай болгохыг бол та DHA-тэй витамин өгөө гэд омега 3 өгөө гэд. Тэгээ барууных чинь ерөөс өгөөд идэх байхгүй. Тэгээ ухаантай болгоод идэх. Тэгэхээр ерөөхдөө бол нэгдүгээр тархин сайн. Хоёрдугаарт одоо бэлгийн даавар үйлдвэрлэх гол түүхий гэдэг нь зүрхэнд сайн. Тийм, зүрхэнд сайн. Ерөөхдөө бол тамхичтад аягүй хөөгдөг. Яг л тэр тамхичин одоо ингээд тамхитгаар ингээд химийн түлэгдэл үүсээд тэгээд үрсэл явагдаад сорвччихдаг. Тэгэхээр ерөөхдөө бол тэр судсан тэр үүссэн сорвийг имжилж чаддаг цорын гам зүйл омега 3. Тэгэхээр биднес ерөөсөө тамхич дээр замрааг өгчдөг байхгүй. Тэгэл нөгөө судас нь ингээд хилээд эхэлнэ. Тэгэхээр ер нь судалгаа байдаг. Одоо нөгөө тамхи татдаг ерний хэмжээний омега 3 уугаад байгаа хүмүүс маань нөгөө эрт нас ордгоо. За дээрэс нь нөгөө уртсдаг. Тийм нөгөө зүрх судасны өвчлөөр ингээл зүрх нь хаагчих хэвчтэй шүү дээ. Монголд ч нэг жилдээ нэг 4-6 мянган эрчүүд таминаас бол үхээд байгаа шүү дээ. Хэрвээ биднес тэдгээр нь бүгдээр нь омега 3 сайн өгөөдсөн бол тийм олон хүн өхгүй байсан. Тэгэхээр нөгөө тэр судас нь ингээд цэвэрлээд өгнө гэсэн үг. За дээрээс нь омега 3 маань өөрөө цус шингэлдэг. Гэт ийм олон талтай. За ингээд Монгол эрчүүдээ нэг эр хүн шиг болох чи. Тэгээ яг одоо залуучууд маань яагаад эмэгтэйлэг болоод байгаа, яагаад одоо бүсгүйчүүдийн хувцыг болоод өмсөд байгаа. Яагаад одоо эр зэрэг эх орноо хамгаална гэж тангараг өргөчөөд шүн гарч ирж бийцэхгүй байгаа юм. Ийм хүмүүсээр Монгол улс яаж эх орноо хамгаалах юм? Нэгэн цагт 13 дугаар зуунд дэлхийг чичрүүлж явсан тестостеронлог ирчүүдсэн. Тестостеронлог өндөр ирчүүдтэй 164 жил дэлхийг ноёлож Монголын анхны төр чосыг байгуулсан энэ одоо бахархал түүхтэй орны ирчүүд яагаад ингэж цөөрөөд байгаа гэдэг учгийг тайлахаар ЦЭПУ эмнэлгийн ихэмж Ариун баярыгаа урьсан. Ариун баярын яриаг шинжлэх ухаан гэж ойлгоод ЦЭПУ одоо эмнэлэг дээр очиж Ариун баяр эмчээс одоо хүүгээ эр хүн шиг эр хүн болгох булчинтай, тарихтай, ухаантай эр хүн болгоорой гэж одоо үзэгчтэй хэлье. За ингээд нэвтрүүлгээ маань урьдчилан хүлээж аваад ер нь үзэгчтэй нэг ийм юм хэлээ даа гэж бодож авсан юм би юу. Хоёр нь хэлсэн үү? Ерөнхийдөө бол нөгөө биднес нэг гол өрөө өгöd байхгүй. Ерөөсөл мэдлэг. Тэгээ эрүүл мэндийн мэдлэг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн мэдлэг гэдэг нь бүх хүн төрөлцөөтэй. Тэгээ олж авсан мэдлэг насан турш хэрэг болдог. Тэгэхээр ерөнхийдөө манай одоо аав ээж нар одоо эрүүл сарвал хүүхдтэй болыг бол өөрсдөө эрүүл мэндийн мэдлэгийг дэвшлүүлээрэ. Тэр тал дээр нь биднес тодорхой хэмжээгээр тусалдаг шүү. Одоо нөгөө түрүүнсэн те биднес нөгөө эрүүл мэндийн чиглэлийн одоо нэг нэвтрүүлэг хичээлүүд хийгээд идэг юм аа. Тиймэрхүү хүмүүнийхээ үзэл өөрсдөө эрүүл мэндийн мэдлэгийг дэвшлүүлээрэ. За ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан Ариун баяртай баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Тулалдаан зөвхөн шонхорууд нэснэ. Цус цэвэр, нэр цэвэр болтугай.
Эрлийс хурлийс малын шимэн цаашаа байдаг юм. Эрлийс хурлийс хүний сэтгэл нь ч цаашаа байдаг юм аа. Бүл нэмгэн Монголын цусан цэвэр байгаасаа, бүтэн сэтгэл дэлгэх нэрэн цэвэр байгаасаа, удам залгах үрсийн ясан Монгол байгаасаа, ураг залгах октийн минь ингэрн чанга байгаасаа. Дээдсээс үлдээсэн нутаг минь дэлхийд данстай юм шүү дээ. Дэндүү үнэтэй эрх чөлөө чинь амины төлөөстэй юм шүү дээ. Хоёр их гүрний дунд хотол Монгол минь нутагтай тэр нутгийг ширдсэн тэнгэр нь цэнхэр өнгөтэй. Монгол нэрэндээ мөргий. Морьтой сүлд хөлтэй соён бундон мөргий. Төрийн өндөр сэнтид эрлийс хурлийс залуучаа, төрлийн удмын хойморт эрлийс хурлийс ахлуучаа, эрлийс хурлийс малын шимэн цаашаа байдаг юм. Эрлийс хурлийс хүний сэтгэл нь ч цаашаа байдаг юм шүү. Нэр цэвэр, цус цэвэр байхад их түүхийг үүсгэсэн эцэг дээдсийн сүнс нь амар амгалан алдармай. Цус цэвэр, нэр цэвэр.